Ухаан технологийн тухай хуулийн хүсэл баримтлалыг хэлэлцэж улсын хурлд өргөн барихыг одоо зөвшөөрсөн. За тэгээд шинжлэх ухааны технологийн хуулийн одоо ач холбогдол яг юу вэ гэдэг асуудал байгаа. Тэгээд мэдээж одоо өнгөрсөн хугацаанд Монгол улсын одоо хөгжил дэвшилт хүрч чадаагүй, манай улсын өрсөлдөх чадвар одоо нэмэгдээгүй. За тэгээд манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногжоо дотоодын нийт бүтээгдэхүүн бидний өссөн хэмжээнд хүрээгүй. За өнөөдрийн Монгол улсад байгаа энэ ажилтг үйлдэл, ядуу урал, за энэ Улаанбаатар хотын утаа төгжрлийн асуудлууд, тэгээ Монгол хүн одоо яагаад нэг цагт ийм хамгийн бага ийм бүтээмжтэй ард түмэн болцсон юм бэ гэдэг бол энэ бүх шинжлэх ухаантай одоо холбоотой ийм асуудал байгаа. За тийм учраас Монгол улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа энэ шин сэргэлтийн 6 бодлогын хүрээнд ер нь шинжлэх ухааны одоо оролцоо одоо ямар байх ёстой вэ гэдгийг бол одоо энэ засгийн газар тодорхойлсон. За тэгээ Монгол улсын ерөнхий сайд одоо анхудаа одоо шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон байгаа. Тэгээд энэ зөвлөл бас хэд хэдтэй хуралдаж одоо энэ шин сэргэлтийн 6 бодлогыг 2030 оноос хойш шинжлэх ухаан одоо инновацийн одоо хөгжлийн бодлого гэж тодорхойлсон. Тэгээд үндсэндээ бол одоо энэ цаашдаа Монгол улс шинжлэх ухаан инновац дээр тулгуурлаж иж одоо хөгжих ийм одоо хөгжлийн гарц бол энэс өөр гарц байхгүй гэж ойлгож байгаа. За тэгэхээр нэг харамсалтай зүйл болсон байна. Ямар харамсалтай зүйл болсон бэ гэхээр бид нар үндсэн хуулиа зөрчсөн байна. Үеийн засгийн газар үндсэн хуулиа зөрчсөн байна. За би яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол улсын засгийн газрын бүрэн эрх гэдэг дээр эхлээд Монгол улсын засгийн газар шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогоо улсын их хурлаар батлуулчаад дараа нь улсын нэгдсэн улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлээ батлуулаад тэгээ тэрнийхээ дараа одоо жил бүхэн энэ улсын төсөв зээл санхүүгийнхаа төлөвөө батлуулж явах хэвээр улсын их хурлд өргөж одоо гаргасан шийдвэрүүдийг батлуулж явах хэвээр ийм үндсэн хуулийн заалттай болсон юм байна. Гэтэл харамсалтай нь үндсэн хуулийнхаа заалтыг өнөөдөр одоо 90 оноос хойш гарсан бүх ажлын хэсэг юу одоо бүх засгийн газар одоо энийг биелүүлж чадаагүй одоо ийм алдаа завхарлууд одоо гарсан учраас одоо магадгүй өнөөдөр энэ шинжлэх ухааны хөгжил бий болсон энэ инновац шинэ мэдлэгүүдийг одоо эдийн засагтаа бид нар шингээж чадаагүй учраас манай эдийн засгийн өрсөлдөх чадваргүй ийм эдийн засаг болсон байна гэж дүгнэлтийг одоо хийж байна. За өөр нэг ноцтой асуудал бол 1994 онд одоо үндэсний аюулгүй байдлын одоо энэ үзэл баримтлал дээр шинжлэх ухааны технологийн аюулгүй байдал гэсэн одоо бүхэл бүтэн ийм нэг бүлэг байдаг байсан. Гэтэл харамсалтай нь 2010 оны өөрчлөлтөөр одоо энэ бүлгийг авч хайсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд бол маш тийм тодорхой аюул учруулахаар ийм зохицуултууд хийсэн. Бүхэл бүтэн одоо шинжлэх ухааны технологийн аюулгүй байдал гэсэн энэ бүлгийг санаагүйгээр би одоо авч хаяагүй болов гэж бодож байгаа. Энэ бол одоо санаатаагаар л ингэж авч ирсэн. Ийм нөхцөл байдал одоо үүссэн учраас бидний Монгол улсын төрөөс, улсын их хурлаас, за ерөнхийлөгчийн зүгээс, за Монгол улсын засгийн газрын зүгээс одоо энэ шинжлэх ухааны ийг одоо хөгжүүлэх энэ бодлого бол алдагдсан. Одоо ийм харлаган бодлого явсан учраас өнөөдөр манай улс орн маань одоо ийм хөгжлийн орой төвшөнд байгаа ийм нөхцөл байдлууд үүссэн байна гэж харж байгаа. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал бол бид нар өнөөдрийн хүртэл шинжлэх ухааны асуудал, энэ шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг бол зөвхөн одоо боловсрол шинжлэх ухааны яамны хүрээнд харж ирсэн байна. За шинжлэх ухааны академийн төвшөнд харж ирсэн байна. Гэтэл харамсалтай нь одоо энэ шинжлэх ухаан гэдэг бол дэлхийн нийтээр салбар дундын буюу салбар дамнсан одоо ийм одоо экосистемийн ийм одоо систем болгож хөгжүүлсэн улс орнууд бас хөгжсөн байна. Тийм учраас одоо төрийн оролцоонууд цаашдаа юу байх вэ? За яамдын салбар яамдын одоо хамтын ажиллагаанууд одоо цаашдаа юу байх вэ гэдэг асуудал бид нэг тодорхой болох хэрэгтэй. За манай Монгол шиг одоо ингээд засгийн газар байгуулагдах бүхэнд салбарын сайд нар нь гарч ирээд одоо шинжлэх ухааны хүрээлэнгээ одоо булаацалдаг ийм өргөдөлтөй улс орн байхгүй шүү дээ. Хөдөө аж ахуйн сайд нь гарч ирээд хөдөө аж ахуйн хүрээлэнгээ хөдөө аж ахуйн яамны харайнд байх хэрэгтэй юм байна гэж ярьдаг тийм ээ. За ийм өргөдөлтөй одоо хувь заяа одоо байсан учраас магадгүй манай шинжлэх ухаанд ирсэн хөдөө аж ахуйн салбараас хөгжөөгүй болов гэж би дүгнэж байна. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ төр засгийн одоо болон яамдуудын уялдааг хангасан ийм экосистемийг бид нар бүрдүүлэх хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт нь бол одоо бид нар энэ шинжлэх ухааныхаа одоо энэ эрдэмтэд байгууллагууд энэ хийж байгаа судалгаануудыг бол бид нар маш уян хатан ийм санхүүжилтийн тогтолцоогоор одоо дэмжих хэрэгтэй юм байна. Өнөөдөр Монгол улсад явж байгаа энэ шинжлэх ухааны судалгаа шинжилгээний санхүүжилт бол зөвхөн одоо хоёрын их усүрээс явж байгаа. Нэг нь улсын төсвийн их усүрээр одоо эрдэмтдийнхаа эрдэмжилгээний ажилтнуудынхаа урсгал зардлыг санхүүжүүлдэг. Нөгөөх нь бол одоо шинжлэх ухааны технологийн сан гэж нэрлэдэг. За энэ сан бол одоо сүүлийн 10 жилд бол нэг 170 гаруй тэрбум төгрөгөөр одоо судалгаа шинжилгээ санхүүжүүлсэн 4500 орчим судалгаа шинжилгээ санхүүжүүлсэн. Яг харамсалтай нь яг энэ 4500 судалгаа шинжилгээ одоо бүтэн
инновац болж мэдлэг болж одоо яг одоо энэ эдийн засгийн эргэлтэнд орсног бол энэ талаараа бид нар дутагдaltaй тал байгаа. Тэгэхээр энийг одоо энэ санхүүжилт шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн одоо энэ манай Монгол улсад байгаа энэ сул тогтолцоог бол одоо юуны олон улсад бол одоо энэ шинжлэх ухааны технологийн үхлийн хөндий гэж нэрлэдэг юм байна. Тэгээ яагаад үхлийн хөндий гэж нэрлэдэг вэ гэхээр өөрөө хийж байгаа судалгаа болвол одоо 3 юм том үе шатыг дамжиж явдаг. Нэгдүгээрт нь суурь судалгаа, хөгжүүлэлт. За суурь судалгаа, за хоёрдугаарт нь бол инновацийн хөгжүүлэлт гэдэг асуудал байгаа. За гуравдугаарт нь бол бизнесийн хөгжүүлэлт гэдэг ийм одоо 3 том одоо үе шаттайгаар одоо шинэ инновац, шинэ патентууд бүтээгддэг. Гэтэл манайх харамсалтай нь бол зөвхөн судалгаа хөгжүүлэлтийн төвшөнд нь ганцхан эрхлэлтийн санхүүжилт өгөөд тэгээд одоо жишээ нь энэ юуны шинжлэх ухааны технологийн сангаас өгж байгаа санхүүжилт чинь баг нэг төсөлд дөнгөж нь 20 сая төгрөгийн санхүүжилт өгч байгаа шүү дээ. Тийм учраас 20 сая төгрөг хүрэхгүй одоо төгрөгөөр санхүүжилтээр судалгаа хийгээд тэрнийхээ үр дүн бид нар хүртэнэ гэдэг бол энэ гинийн төсөөлөл болно. За тийм учраас цаашдаа одоо энэ шинэ хуулиар орж иж байгаа зохицуулт бол ер нь одоо ингээд энэ бүтэн шинжлэх ухааны одоо суурь судалгаанаас ахуулаад инновацийн хөгжүүлэлт, бизнесийн одоо хөгжүүлэлтөө одоо орж энэ арилжаалд орох, аж үйлдвэрийн салбар руу орох юм бүтэн шинжлэх ухааны салбарын одоо санхүүжилтийн циклийг одоо ингээд бид нар санхүүжүүлдэг. Ийм санхүүжилтийн тогтолцоонд орж иж Монгол улсад одоо жинхэнэ утгаараа хийгдсэн судалгаа шинжилгээнээс одоо гарах үр дүнгууд одоо патент, инновац болж гарч одоо улс орны одоо бүх салбаруудад нэвтэрч явах хэрэгтэй. Ийм шинжилгээг одоо бид нар бас нэгдүгээр санхүүжилтийн шинжилгээ гэж хийж байгаамаа. За хоёрдугаар асуудал бол энэ хүний нөөцийн асуудал байна. Эрдэмтдээ бид нар цаашаа яаж дэмжих вэ? Залуу эрдэмтдээ яаж дэмжих вэ? Яаж одоо Монгол улсын оюуны дайжилтаас хамгаалах вэ? Тийм ээ. Одоо Монгол улсын хамгийн оюунлаг залуучууд нь гадагшаа гараад явждаг биш. Монголдо үлдэж энэ судалгаа шинжилгээг хийдэг. За гадагшаа гарсан одоо оюунлаг залуучуудаа буцаж эх орондоо одоо авчрах. За гэхдээ заавалчгүй одоо яг эх оронд нь ирж ажиллах биш. Тухайн лабораторид ажиллаж байгаа одоо тэргүүлэх эрдэмтдүүдээ Монголынхаа одоо тэр эрдэмтдтэй хамтарсан судалгаагаар одоо дэмжих, дундын лабораториуд байх, виртуал лабораториуд байгуулах чиглэлээр одоо бид нар бас нэлээд дэмжиж хүний нөөцийн ийм бодлого явах хэрэгтэй байна гэж бодож байна. За 3 дугаар асуудал бол бид нар энэ агсын төвчний сургалт хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлөө энэ магистр докторантурын сургалт нь одоо эрдэм шинжилгээний ажилтнууд ихтэй сургуулиудынхаа багш нарыг дэмждэг цалинтай докторийн сургалтуудыг одоо хэрэгжүүлэх одоо ийм тогтолцоог бас шилжиж байна. За 4 дугаар асуудал бол энэ бүтэц тогтолцооны шинжил байгаа. Цаашдаа одоо энэ шинжлэх ухааны академи хэрхэн зохион байгуулагдах юм. За ингээд энэ шинжлэх ухааны байгууллагууд, хүрээлэнгүүд ихтэй сургуулиуд хоорондоо одоо хамтарч ажиллах вэ? За тэгээ мэдээ шинжлэх ухааны аж үйлдвэрийн хамтын ажиллагаануудыг бид нэр одоо ямар төвшөнд авч явах вэ? Гэх мэтлэнгээр одоо ингээд ийм одоо чухал бүтцийн болон тогтолцооны одоо ийм шинжилэл хийх одоо ийм эргэцүүн шинжилэлийг өнөөдөр бас одоо засгийн газараар хуралдаж ингээд улсын хурлд өргөн барихаа боллоо. Тэгээ энэ хууль маань одоо яг засгийн газараар өргөн баригдсан одоо яг энэ хэлбэрээрээ яг энэ үжил агуулгаараа яг энэ одоо зарчмаараа улсын хурл дээр одоо батлагдаж чадах юм бол нэгдүгээр бид нар одоо үндсэн хуулийнхаа тэр олон жил алдагдчихсан алдааг одоо зас залруулах ийм том боломжууд гарна. За хоёрдугаарт бол энэ шинжлэх ухаан бол одоо салбар дундын одоо зохицуулалт, салбар дундын судалгаа, салбар дундын инновацийн чиглэлээр одоо шинэ энэ санхүүжилтийн тогтолцоогоор ганцхан одоо төсвийн их үүсвэр биш, ганцхан шинжлэх ухааны технологийн салбарын их үүсвэр биш, олон талын одоо их үүсвэрээр төр хувийн хөгжлийн түншлэлийн их үүсвэрээр судалгаа шинжилгээнүүд хийгдэж одоо манай улсад тодорхой шинэ технологи, шинэ инновац, шинэ патентууд бий болж Монгол улсын одоо өрсөлдөх чадварууд нэмэгдэх ийм одоо эрх зүйн шинжилэл болсон энэ хуулийг өнөөдөр өргөн барьж байна. Тэгээд бас та бүхэнд өнөөдөр мэдээлчээ гэж бодож байна.